Сайн байцгаана уу? Тэгээд YouTube подкастын шинэ жилийн дугаарт оролцохоор миний бие Зоригт Баатрин Чингүн, бүжигчин Ямакаси хүрэлцэн байна. Подкастыг нь болохоор ер нь хэдэн дугаарыг нь бол YouTube-ээс л харсан. Тэгээд өөрөө орж зогсож байгаа гэж байгаа. Баяртай байна. Ямар тач подкаст эхлэе. Хоёлаа нэг special item авчих талах гэсэн маа юу авчихсан юм лээ. Тийм нэр special item авчих хэвээр. Биенээсээ салдахтай зүйл юм бол энэ зүйлтэй. Тийм тэгээд энэ зүйлт маань ямар учиртай вэ гэхлээр айгу үнцэнтэй надад. 3 шалтгаанч байгаа ч юм уу та. Манай ээж болохоор сахиус надад бэлгэлсэн байдгийн. Тэгээд тэр сахиус нь болохоор энэ гинжин. Пендант нь болохоор Chroma Arts пендант. Тэгээд Японоос авч ирсэн. Тэгээд юу вэ гэхээр энэ жил би анх удаа Азийн аялын тоглолтод оролцож үзсэн Солонгост дуучин Бекёны. Тэгээд анхныхаа цалингаараа тэр үед яг Японд байж цалин орж ирээд тэгээд ер нь өөртөө нэг бэлэг болгоод тий шагнаад Chroma Arts-ээс пендантыг хөдөлж авчихсан. Тэгээд ингээ айгүй миний карьертэй мань холбоотой бас гэр бүлтэй мань холбоотой зүйл болохоор пендантж авдаг. Надаа ингээд үзэгчдээс асуухыг хүсэж байгаа асуултууд ингээд лист нэрсэн байна. Нас өндөр орд гэж байна. Тэгээд би болохоор 27 настай. Өндөр болохоор би 1.78 м. Орд мэлхий орцтой. Өөрийгөө 3 үгээр тодорхойлбол 3 үгээр тодорхойлох юм бол их жоохон аль болох positive mind-ыг амар барьдаг. Positive, их шаргуу. Тэгээд жоохон умтамхай. Монголдо ирж амьдрах уу? Ер нь хизээ Солонгос буцахаар байгаа вэ? Солонгос л бол одоо би ажиллаар ирсэн Монголд. Тэгээд одоо ажлынхаа байдлыг харахны бол 12 сар он гараад ирнэ буцах төлөвтэй байгаа. Монголдо ирж амьдрах уу гэвэл мэдээж Монголд ирж амьдрнаа. Солонгос дахь карьер бол тодорхой хэмжээнд бол харцсан байгаа эдэн жилээр. Сайн хүнтэй уулзч болол Солонгос буцаж ирнэ. K-pop idol болох хүсэл байдаг уу? Байхгүй. Тий. Ер нь анх хүүхэд байж хаа Солонгост очиод тийм хүчтэй бол бас байгаагүй. Ер нь би Монголоос хөдөлгөтөл бүжигчин, алдартай бүжигчин, famous бүжигчин болъё гэж бодсон болохоор idol гэсэн жоохон системээс жоохон гадуур бэлтгэдэг байсан зөвхөн бүжигтэн хараад Солонгост байхад уулзсан, хамтарсан хамгийн гоё хүн Baekhyun. EXO-гийн main vocalist Baekhyun гэхээс уулзсан хамгийн гоё хүн гэвэл. Өөрөө хамгийн их бахархсан үе догдолсон тайз нь хизээвэ. Бусанд болсон BTS-ийн хамгийн сүүлийн бүрэн бүрэлдэхүүний тоглолт Yetsukomi тайзан дээр би BTS-тэй хамт 6 дуун дээр хамт бүжиглсэн байгаа. Тэгээд тэрнээс бол нэг culture shock гэхээс илүү нэг ерэн зүгээр жинхнээсээ шоконд орж исэн. Тайзан дээр яг өгчдөг шатаар ингэж гарч ирээд ингэж зогсоод харахад тийм их хүнийг бол би нэгэн зэрэг тоглолт үзэж байгаа анх удаа харж ирсэн. Тэр бол миний хамгийн том тайз. Хамгийн анхны том тайз байсан. Тэгээд тэрнээс хойш бол зөндөө том тайзгээс хийх гарсан л та. Бүгжтэй яваад байх юм аа, найз охинтой босон эсвэл сүү тавьчихсан юм уу гэдэг юм аа. Тий. Найз охинтой сүү тавьдаг бол найз охинтой болдог бол бас гоё лээ. Найз охин байхгүй. Энэ зүгээр бүгж яагаад зүгээд идэг вэ гэхээр хуруундаа ирнэ бүгж мүгж амар авч явахтай муу. Тэгээд бас нэг амар олон хүнд хэлж байгаагүй зүйл их юм бол бас нэлээд олон жилийн өмнө ихэнтэй ирж байхдаа хос бүгж амар бэлгэнд авч ирсэн. Тэгээд 2 удаа авахулжсэн би. Тэгээд хоёулыг нь алга болгож ирсэн. Тэгээд тэрнээсээ болоод тэр үнийг ч гомдчихсан. Гэхдээ өөртөө жоохон уурлаад яагаад би ганц бүгж арчлаад аваа явж чадахгүй гэд. Тэгээд ер нь түүнээс хойш ер нь байнга бүгж ингээд тасах гад бүгжтэй явж байгаа. Энийг ч бас би нэг хийдэд алга болгоод буцаад азар олсон л та. За Baekhyun, Shiny, Taemin, Key нартай ажиллах ямар байсан бэ? Энд ч яриулж маш урт юм болно да. Ямар байгаад тахаас илүү тийм ер нь мэдээч маш гайхалтай. Бас нэг Монголын хамгийн анхны бүжигчин хүн K-pop зүгээр ингэж айдлууд ба шийднэр маань одоо бүр яг Солонгостой шилдэггүй дэлхийд амар алдартай тийм лежендари хүмүүс байдаг. Өөрийгөө маш азтаач бас тооцдог. Тэгээ бас өөрийгөө тэгэж байнга азтай гэж хэлэх жоохон дургу мэдээж миний хөдөлмөр тэнд бол орж байгаа. Тийм тэгээд анхны монгол бүжигчин эднэртэй ажиллаж байгаа гэсэн утгаараа бас амар тийм жаргалтай мэдрэмжээс гадна гоё юм хариуцлагатай бас гоё бахархсан мэдрэмж бол байнга төрдөг. Тийм тэгээд ажилдаа явахдаа түнсээ болоод ч юм амар тийм responsibility өндөр ч юм уу тийм амар. Тэгээ бас амар жаргалтай ажиллаа хийдэг. Би бас full time бүжигчин болно гэж зүтлэж явж байсан.
Shiny-гийн талаар за би яг member-тэй нэх юм бол Mary тэгээд Temin гэдэг 3 хүний 3 альбом дээр гурлан дээр нь ажиллаж байсан. Хамгийн эхлээд би бол маш одоо хүндэтгэж ч юм амар боломжийг нээсэн ажлуудын нэг болохоор миний Shiny-гийн Key ахын Gasoline гэдэг альбом дээр би хамгийн анхныхаа SM Entertainment ажлыг эхлүүлчихсэн. Тэр утгаараа бас надад тэр нээр үнцэнтэй байдаг. Ажил хийхэд ингээд амар их юм жаргалтай, юм хүн тухтай тэглээгээд амар залхуурж бүжиг бүрэн гүйцэтгэх байгаа юм бол биш. Зүгээр юм амар happy environment дотор ажил хийжсэн хамгийн happy үе гэх юм бол минь бах та. Тэр хүн болохоор өөрөө юм амар гэгээлэг хүн, сайн хөгжилтөн. Temin ахтай болохоор би яг бүжигчин артист гэсэн талаас амар хөгжсөн. Уг хүн маань болохоор өөрөө амар артистик тоочтой амар тийм хүн. Тэг ингээд эргэн тойрныхоо зөвхөн өөрөө айдл гэдэг ингээд гоё сайхан байх нь ерөөс өөртөндөө юм амар чухал биш байдаг. Хажууд нь байгаа бүжигчдийг бас ингээд амар хурцлж хамт ингэж бүр ингээд надгийн наад зах нь баг үс засалт масалтыг хүртэл зааж өгдөг. Битээ ингэж үсээ амар cute-га болгоод наадхай амар хурц олгомол гэл те бүжиглэхтэй ингээл амар тэр нь надаа бүжигчин тал дээр бол намайг амар их хөгжүүлсэн. Хамгийн дотн хүмүүсүүдийн нэг юм бол Бакин ахтай хамгийн дотн. Энэ удаа бас хамт ажиллаад бараг 3 жил болох ч юм. Тэгээд аялын тоглолтод нь хамт явах хэлээр л ер нь амар дотн болцоод юм билээ. Бүжигчд хоорондоо ч гэлтгүй аялалтайгаа хамт. Тийм байна. Авсан хамгийн дурсамжтай бэлэг. Яа толгонд орж ирэхгүй байна. Тийм бэлэг авах юм багтаа. Дурсамжтай бэлэг ихлээр толгонд мөнгө орж ирдэг. Яг хөө үнцэнтэй бэлэг амар авч ирсэн гэсэн тэр тэгтээ амар сонирхолтой байдлаар авсан юм аа. Маш амар том хүн надаа төрсөөр утгагүй болгож байгааг өөрөө гинт санаад би тэр хүнд миний төрсөөр хүртэл ингээд анхаарал тавина гэж юус бодоагүй байсан. Тэгсэн чинь данслуу орой төрсөөр дуусгаж исэн чинь заа гэдээжсэн чинь 3 сая вон илгээжсэн. Тэгээд би тэрийг амар гайхажсэн. Тэр хүнээс бэлэг орж ирэн гэж юус бодоагүй. Тэгээд араас нь бас какао токоор дүүгээ уучлаарай, ахыгаа уучлаарай ингээд төсөөдөр чи ингээд уулзч чадсангүй. Тэгээд жоохон гимшээд бэлэн мөчөлт гоё болчлаа гэдэг. Дараа нь уулзахдаа гоё хоолой заа гэдэгчсэн. Ирээдүйн өөрийгөө ямраар төсөөлдөг вэ? 5-10 20 жил гээд. Одоо миний хариулт бас тэгэл амар энгийн л хариулт ах л та. Гоё гэр бүлтэй, хүүхэдтэй. Мэдгүй би багтаа бол амар тийнейж наснда бол маш мундаг ах болно тий. Айгу боломжийн амьдралтай, хийдэг зүйлээ маш сайн хийдэг мэддэг гэл амар тийм юм амар мөрөөддөг гэсэн бол жоохон өөрчлөгдсөн байлээ. Манайх үзэж байгаа бол тэр чинь амар өөрчлөгднөө тийм. Тэгээд би амар галзуу хүн байсан бол одоо миний хүсэж байгаа зүйлээ all I want is peace гэж ярьдагтай адилхан. Тэр бол гэдэг үнний орт үг юм билээ. Одоо бол мэдээж 10 жилийн дараа ч юм уу 7-8 жилийн дараа бол Монголд ирсэн гэр бүлтэй, хүүхдүүдтэй нохотой байх хэрэгтэй бас. Боддоор харж байсан хамгийн царайлаг аялал нь хэн байсан бэ? Эрэгтэй нэг, эмэгтэй нэг. SM Town гэдэг Солонгост SM-ийн нэгдсэн концерт болдог. Жилд нэг удаа. Концертын үеэр бол нэг ажилт бол ирсэн харагдахгүй явж концерт дээр нэг таарсан. Тэр нь хэн байсан бэ гэхлээр тэр хүн бол надад харахад бол үнэхээр айдл шиг харагдсан. Маш олон айдлууд байсан ч гэсэн бүр айдлуудын айдл шиг харагдаад бүр би хараад вау. EXO-гийн Kai. Yes. Тэр хүн гэхдээ зураг мөргнаас бол шал ондоо юм байл шүү. Амар өндөр яасан царай л юм. Яаж явж байгаад шалгуултанд орж дэлхийн хамтлагуудтай бүжгэлдэг болсноо эхнээс нь ярьж өгөөч. Бас хүүхдүүдэд өгөх зөвлөгөө анх Солонгост руу би 2016 онд явжсэн. Тэр нь юу байсан гэхээр Солонгос явъя гэж би ерөөсөө яг зориг байсан тэр үед. Зүгээр л Монголоос л гарыг гэсэн бодолтой байсан. Бас яг болцоо бас айгүй муу байдаг гэсэн яг өөрөө яаж явах боломж байна гэдгийг амар хайдаг байсан тэр үед. Тэгээд 16 онд болохоор нэг тийм K-pop cover dance festival гэдэг нэг тийм улсын хэмжээний тийм Солонгос бүжгийн тэмцээн болж исэн. Тэрийг төрүүлэх юм бол 100% тэтгтэгтэй Солонгос руу явуулах эрх өгнө гэдэг. За энэ л яг миний нэг алдаж болохгүй боломж идэг юм уу да гэдэг. Яг тэгээд тийшээ бол би яг бүхний зориулсан. Угаасаа Street Woman Fighter гэдэг гарснаас хойш Солонгосын одоо бүжгийн community маш өөрчлөгдсөн. Тэгээ энд угаас тухайн үед бол бүх бүжигчид бол энд орох ёстой байна. Тэгжиж амар сайн байх юм байна гэдэг ойлгоцсон байсан болохоор бараг орохоо болохоос өмнө бид нэр бараг 6 сарын өмнө бэлдэж эхэлж байсан. Яг тэр тэмцээнд орох нь тодорхойлцсон хамтлагууд скаут хийж эхэлсэн. Тэгээд тухайн үед бас тэгээд тэрийг бас жоохон ойлгосон л да би ах нарынхаа би бас хамгийн бага нэсэн.
мэдээж яг энд бол яг тийм chance нь бол сайн харагдахгүй байгаа болохоор ер нь цаашаа явах нь зөв юм байна гэдэг. Тэгээ би ч бас тэгээд тэрэнд амар оолын хийцээ амар шамтрахгүй алан гээл амар тийм бодолтой байжсэн чинь хамтлаг байхгүй болчихсон бүх юм удлаа болоод тэр хамтлагт үлдсэн хоёр ах маань надад нийлж намайг ятгаад чи би юм биш үстэн орвол яасан бэ соолоод нь эцэст нь ингээд тарчих байсан мөнгө жоох мутарсан байсан. Тэгсэн чинь тэр хоёр намайг ятгаад нэг орой тэгэхээр за оролдоод үзьгээд тэгээ би өөрийнхөө CV бичлэг бүх юм явуулчихсан. Гайхамшигтайгаар та явуулсны дараа 2 хоногийн дараа уцлуу залгаж орж ичсэн. CJ Entertainment-аас залгаж байна. Зураг авалтын өдөр битгэх юм бүх юм иржсэн. Би яг мөрөөдөлтөд хүрсэн гэж өөрөө хэлэхгүй. Зүгээр яг мөрөөдлийнхөө бас нэг томоохон хэсгээс нь бол барьцавцсан явж байгаа. Чи заавал өөрийнхөө хийж байгаа зүйл бүгдэд нь харуулах шаардлагагүй. Зүгээр яг л тухайн моментод л бэлэн байх юм бол бүх юм иргэн гэдэгтэй адилхан. Тэгээд би яг тэр тэмцээн дээр л миний яг turning point байсан болохоор тэр тэмцээнд орох хүртэл би яг миний би яг бэлэн актив байсанд амар их баярлсан. Бүхнээ хийгээд хасагдсан ч гэсэн тэгээд харамсахгүй гарсан л хамгийн чухал юм да. За what's your type? Хүн яг өөрийнхөө байж хатан л тэнд нь л яг үнэхээр би татагдаад дурлах юм бол тэр л тийм л үерхэлд би өөрөө бүтэн зориулж чадна гэж боддог. Тэгэхгүй би тэгээд чи юм байх хэвээр, тийм байх хэвээр, тийм болсны чинь дараа би үерхийг гэх юм чинь хайшаа. Тэгэхээр тийж бол ерөөсөө хэлдэг. Зүгээр өөрийнхөө байгаад тэрэнд нь татагдах юм бол тэрэндээ л итгэсэн дээрх гэж бодож байна. За одоо ингээд модноос харахад бодохгүй шинэ жил болох ч шиг байна. Тэгээд шинэ жил болохтой холбоотойгоор одоо манай U брэнд маань надад зориулаад асуултууд бэлдсэн байна. Хэрвээ 2024 он чиний хувьд кино байсан бол ямар нэртэй кино байх байсан бэ? Чаки чаны тогсон кино чи юу вэ? ертөнцөөр аялаад хэдэн цагийн дотор аялал яваад идэх чинь 81 цаг лөө. Тэгээд айгүй олон улсаар баг өдөр-өдөртөө дамжаа яваад идэг. Тэгээд тэрнтэй адилхан тэл кино сая толгонд бодогдлоо. Яагаад гэвэл би сая нэг сараас ахуулаад 8 сар хүртэл баг Солонгост байхаас илүү байхгүй нэг хийсэн. 2025 онд хамгийн догдолж хүлээж байгаа нэг төлөвлөгөө нь юу вэ? Европын аялын тоглолт. Тэгээд яг хинтээ гэдгийг бол тохонд хэлж чадахгүй. Бэлтгэл ажланд ороогүй болохоор би бас Европын орнуудаар амар их явахыг амар хүлээж догдолж байна бас. Шинэ жилээ ихвчлэн яаж тэмдэглэдэг вэ? Солонгост ганцаархан амьдардаг. Тэгээд ихвчлэн Солонгост байгаа хүмүүс гэр бүл нь байхгүй бол найз нөхдөөрөө нэгнийндээ нийлээл тэгэж оноо гаргадаг. Гарч мардгүй яг гэртэл яг гоё бүгд гараараа хоолъё гээл хамгийн ойр дотны гэсэн найзуудтай хамт суугаал. Тэгээл гоё үг хэлээл шампанс буудаал жоохон олдскул маягтай гаргадаг. За ideal шинэ жилийн нэг оройгоо дүрсэлвэл хинтээ хаана юу их вэ? Өөс нэг юм сонсч ирсэн. Би болохоор Оросд болохоор 7 жил амьдарсан. Гэхдээ би ерөөсөн Москва явж үзээгүй. Тэгээд нэг удаа манай өвөө болохоор Орос хэлний багш байсан. Тэгээд Орос хэлний орчуулагч хүн байсан. Тэгээд өвөө маань ярьж байгаа нэг зүйл сонирхолтой анхаарлагдсан зүйл нь юу вэ гэхээр Оросын Москвагийн Кремлийн гадаа хүмүүс оноо гаргадаг гинэ бөөнөрөө. Тэгээд миний хүү тэр оноо гаргалт чинь ингээд амар гоёо. Яг ингээд он гарангууд он гарахын өмнөхөн ингээд хүмүүс ингээд өөрийгөө тэр жилдээ хамгийн том гомдоосон хүнээ буудаа тий уучлалт гуйдаг. Хамгийн хайртай хүнээ авчираад анхан гарахтаа зүрхцүүлээд гэрлэх санал тавьдаг. Хизээний үед Москвагийн Кремлийн тэнд оноо гарахтаа хайртай хүнтэйгээ ч юм уу тий байхыг бас жоохон горцдог. За нэг айдалтай шинэ жилээр swap хийж амьдралаа солих боломж олбол тэр нь хэн байх вэ? Нилийн мөнгөтэй айдалтай солигдох нь төглөө. За яж гараа. Дакио ахтай солигдсон даа. Тэгээд тэр UNB-ийн тэр байран дээрсэн л шампансыг бодож л үзэн барай. Солонгосын хамгийн үнэтэй хотхонд хамгийн үнэтэй байранд амьдардаг хүн. Тэр 911 24 оны S дур бота машин ундаг. Шампансыг буудуулчаад уухгүйгээр машины шимжэнгөө унмаар бас жоохон тийм юм байна. Шинэ жилээр хамгийн их сонсож догдолдог дуу нь юу вэ? Justin Bieber-ийн Mistletoe. За ингээд маш сонирхолтой подкастэнд урьсан U брэндтэй маш их баярлалаа. Тэгээд удахгүй шинэ жил болох ч болохоор үзэгч та бүхэндээ бас шинэ жилийн халуун мэндийг дэвшүүлье. Тэгээ манайхан бас хайртай хүмүүстэй оноо бас гоё гаргаарай. Угаас он гарах ч болохоор одоо бүгд нэг сарын дотор өөрчлөгдөхгүй. Зөв үлдсэн цаардаа л амар гоё харамсах зүйлгүй, шаналсан зүйлгүй, ямар нэгэн хүн дургу болвол тэрийг мартаад тэгээд дараа жилдээ л бэлдээ зүгээр энэ сүүлийнхаа сараа зүгээр гоё ад жаргалтай өнгөрүүлцгээе. Тэгээд эцэст нь хэлэхэд happy new year.